Сайн байцгаана уу. Дэлхийгээр нэг тархан суугаа элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдэх үг хэлээрээ түгээхээр Хятад улсын Ланжоу хотоос бэлгүүн миний бие мэдчилж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт ялангуяа сүүлийн 2-7 хоног их сонирхолтой юм боллоо л доо. Тэр нь юу вэ гэхээр өмнө нь манай галуу шоу нэвтрүүлгээр Дана хасаа бид гурийн ярьжсэн 3E Atlas буюу 3A Atlas гэдэг дугаартай гадны объект. За манай нарны аймгийн объект биш. Тийм объект манай нарны аймагт орж ирсэн тухай ярьж исэн байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногудад янз янзын албан бус танин мэдэх хүн сайтуудаар юу гарч эхэлсэн бэ гэхээр энэ объект маань өөрөө ингээд хөдөлгөөний чиглэлээ огцом өөрчилж гин гэдэг ч юм уу те. Эсвэл өөрөөсөө юм давтамжтай гэрэл цацруулж гин, ногоон өнгөөр гэрэлтж гин, янз янзын сүүлнүүдтэй юм байна. Дэлхийг чиглээд ирж гин гэсэн юм янз янзын хуурмаг худлаа мэдээллүүд гарч эхэлсэн. Тэгэхээр энэ мэдээллүүд бол ер нь нэгэн ч үнэн биш. Гэхдээ бүр 100% худлаа зүйл бол бас биш те. 1-2% худлаа гэж хэлж болно. За яагаад тэгж байгаа вэ гэхээр нэгт өнгөрсөн 7 хоног буюу 10 сарын 29-ноос 30-ны энэ 7 хоногт манай нарны дэлхийтэй энэ 3E Atlas гэдэг объект маань ойртож ирсэн нь бол үнэн. За дэлхийтэй хамгийн ойрхон цэгээ дайраад өнгөрөөд одоо дэлхийгээс холдоод явж байгаа гэсэн үг. За хэр зэрэг ойрцсон бэ гэж асууж болно. 1.14-өөс 1.4 астрономийн юнит гэх юм уу да. Тэр чинь 1 астрономийн юнит гэдэг нь дэлхийн нар хоёрын хоорондын зай гэсэн. Тэр чинь 160 сая километр те 150 жилийн. Одоо амар энгийн тоогоо мартцсан явж байна. Тэгээ 1 астрономийн юнит зайд одоо нэг астрономийн нэгж зайд ойртож ирсэн. Тэгэхээр ийм ойрхон ирсэн энэ объектийн зургийг авах боломжтой болсон гэсэн үг. Ялангуяа Хаббл сансрын дуран болон бусад том дэлхий дээр байрласан авраг телескопуудаар бид нар зургийг авах боломжтой болсон. Ингээд янз янзын зургуудыг цацаж эхэлсэн байгаа. Тэгээ мэдээж эн чинь нөгөө судалгааны ажил хийж байгаа учраас тэгэл зургууд нь интернет ил болчихно. Нөгөө талаас NASA бас тухайн объектыг шууд ажиглах дамжуулалтуудыг цацаж эхэлсэн. За үнчэнээс энэ үл ойлголцоод үүссэн байна. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээл хэдүүлээ дурангаар 3E Atlas-ыг харсан чинь нөгөө нөхөр чинь ингээ ногоон өнгөөр жоохон гэрэлтэж гин гэж төсөөлье. Тэгэнгүүт мэрэгжлийн бус хүмүүс ялангуяа за одон орончид, одон орны хиймчид, астробиологчид биш хүмүүс шууд юу гэж бодох вэ хэрэг сонио харагдаж штэ тий. Одоо хүн чинь нөгөө ямар сайндаа л зүгээр л энгийн фосфор агаарт өөрөө шатаад унтарж байгаа үзэгдлийг бид нар чөтгөрийн гал энэ бол чөтгөр үсгсэн гал сүнс гэх мэтээр нэрлэдэг болсон байдаг шүү дээ. Гэтэл яг үүндээ энэ бол зүгээр л нэг энгийн химийн процесс байдаг. Тэгэхээр ийм ногоон өнгөөр гэрэлтэж эхэлсэн. Нөгөө талд мөн тухайн объектийн нарыг тойроод ирэхдээ энэ бол парабол хэлбэрээр мэдээж дайраад өнгөрнө. За энэ зам нь өөрчлөгдсөн гэж ярьсан. Гэхдээ энэ бол үгүй. Энэ бол зүгээр л перспективийн асуудал байна. Дэлхий дээрээс ямар өнцгөөс ямар байдлаар тухайн объектыг би харсан бэ гэдгээс шалтгаалж байгаа. Түүнээс яг үнэндээ объект маань өөрийнх нь байрлалыг өөрчлөв. За мэдээж өөрийнх нь байрлалыг өөрчлөх юм бол өөрөө нэгсэндээ ямар нэгэн хүн тухайн объектыг жолоодож явж байгаад маневр хийгээд хөдлөх юм бол тийм энэ бол айгүй онцгой тохиолдлуудын нэг болно. Магадгүй хариг аргийн хөлөг ч юм уу, харийн соёл иргэншлийн хөлөг байж магадгүй гэсэн нэг шинж тэмдгүүд бол энэ бол магадгүй гэсэн үг. Шууд бүрэн баталгаа хийцээж болж чадахгүй. Одоохондоо ийм зүйл ажиглагдаагүй байгаа дээрээс нь. За ингээд ийм ажиглалтуудыг хийсэн. За ингээд харахаар хамгийн гоё юм нь юу вэ гэхээр энэ бол ерөөсөө хүн төрөлхтний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд нарны аймаг дотор орж ирсэн нарны аймгийн бус гаралтай 3 дахь объект юм байна. Тэгэхээр бид нар энэ объектыг судалснаар манай нарны аймгаас өөр нарны аймагуд ч юм уу нарны аймгийн гадна одоо огторгуу ертөнц ямар материалаар бүрддэг тий. Одоо яг бид нар ямар материалыг бүрддгийг мэдж байгаа. Гэхдээ тэрнийхээ илүү нарийн хэмжилтүүдийг хийх боломжийг олгож идэг. Тэгээ ингээд энэ хэмжилтүүдийг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ объект юу гэж таамаглаж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө л энэ чинь өөрөөсөө гэрэл цацруулдаг, өөрөөсөө гэрэл цацруулдаг гэдэг нь од шиг гэрэлтдэг гэсэн үг биш шүү. Ийм од шиг гэрэлтдэг объект биш учраас нар руу ойртох тусам чинь ингээд хайлна. Ягаад тэгэхээр огторгуудаа ихэнх объект сүулт одтой адилхан ихэвчлэн л мөснөөс бүрдсэн байна. Мөс болон мөсний ширхгүүдээс те мөс ус зэрэг объект химийн нэгдлүүдээс бүрдсэн байдаг. Тэгэхээр хайлаад өөрөө ардаа сүүл гаргана. Тэгэхээр яг энэ Атлас гэдэг объект бол өөрийнхөө ард хид хідэн сүүлүүдийг гаргасан. За хид хідэн сүүлүүдийг гаргасан гэдэг нь бас л харийн объект
гэдгийг баталж байгаа зүйл биш. Энэ бол объектийн хэлбэр, хэмжээ, нарыг ямар өнцгөр чиглээд очиж байгаас шалтгаалаад эн чинь янз янзын газар нарны гэрэл тухайн мөсийг хайлуулад мөс нь ардаа сүүл болоод гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр ийм олон төрлийн сүүлүүдийг гаргаж ирсэн шууд сүүлт дод төст объект байна гэдгийг баталж байгаа. Харин ч илүү энэ объект бол сүүлт дод төстэй юм байна. Ус мөс зэрэг химийн элементүүдээс бүтсэн юм байна гэдгийг шууд баталсан нэг юм баталгаа болж байна гэсэн. За нөгөө талаас ногоон өнгөөр гэрэлтэж эхэлсэн гэж хүмүүс айгүйх ярьж байгаа. Одоо маш бүдгхэн ногоон өнгөөр гэрэлтэж байна гэдэг ч юм уу те. За тэгэхээр энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр ерөөсөө л сүүлт одон дээр ямар төрлийн нэгдлүүд байдаг вэ гэдгийг бид нар мэддэг. За хамгийн түгээмэл нэгдлүүдийн нэг бол нүрс төрөгч. Нөгөө алдартай C2 гэдэг нэгдэл маань нүрс төрөгч. За энэ нүрс төрөгч маань нарны гэрэлд гэрэлтэх үзэгдэл байгаа шүү дээ. Одоо нөгөө фосфор гэрэлтдэг шүү дээ. За тэрнтэй яг шууд төстэй гэж бид нар хамаагүй хэлж болохгүй юм байна. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө л нарнаас ирж байгаа фотонууд буюу гэрэл маань атлас гэдэг объект дээр байгаа нүрс төрөгчүүдийг гэрэлтүүлж гин гэсэн. Тэгэхээр нүрс төрөгч чинь өөрөө ногоон өнгөөр гэрэлтдэг химийн нэгдэл байгаа байхгүй. Тэгэл бид нар тэнцээ нүрс төрөгч байгааг нь ойлгоод тэгээ бүр илүү нарийн судлалтай мэдээж яг нүрс төрөгчийн спектртэй таарж гин үгүй юу гэдгийг судлана. Тэгээ ингээд судлаад үзэхээр үнэхээр нүрс төрөгч энэ атлас гэдэг объект дээр байгаа нь тодорхой болж байгаа. За бүр нэмээд ингээд энэ маань өөрөө хоёр дахь энэ объект бол сүлт од төст объект юм байна гэдгийг баталж байгаа. За бүр нэмээд юу болсон бэ гэхээр ус төрөгчийн гидроксид буюу OH те нэг ус төрөгчийн атом, нэг ус төрөгчийн нэг хүчил төрөгчийн атом, нэг ус төрөгчийн атомтой холбоос үүсгэх нэгдэл үүсгэсэн байна гэсэн. Тэгэхээр энэ одоо химийн нэгдлийг өөртөө шингээж авч байгааг ажигласан байна. Нэг гэсэндөө энэ ус төрөгчийн гидроксид гэдэг нэгдлийг шингээж авч байгааг ажиглаад энэ маань уучлаарай ус төрөгчийн гидроксид биш шүү. Гидроксидын ион юу байгаа юм чи ус төрөгч байгаа юм чинь те. Гидроксидын ион гэдэг нэгдлийг өөртөө шингээж авч байгааг ажиглаж байгаа маань ерөөсөө л 3 дахь сүлт од төст объект яах аргагүй мөн байна гэдэг баталгаа болж байна гэсэн. Тэгэхээр энэ объект бол ерөөсөө эцэст нь базаад хэлэх юм бол дэлхийдээ ойртож ирээд хийсэн энэ ажиглалтуудыг хэдүүлээ базаад ярих юм бол сүлт од төст объект мэдээж Нарны аймгийн гаднаас ирсэн буюу өөр Нарны аймгаас өөр гарал үүсэлтэй ийм объект ирсэн байна. За одоогоор бол яг 11-р сарын дундуур Тэнгэрийн Вирго гэдэг чинь охины орд билүү те. За би буруу хэлж байвал манай одоо орны нэрүүдийн монголоор сайн мэддэг хүмүүс маань засаад өгөрөө. Вирго одны ордонд харагдаж байгаа. Тэгэхээр яг тас харанхуй болохоос өмнө илүү тод харагдана. Тэгээд Лио буюу Арслангийн ордыг чиглээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хавьяас бид нар дурангаар ажиглах боломжтой. Гэтэ энгийн сар хардаг дуран бол харахгүй маш том хэмжээний одоо 12 инч ч юм уу тэрнээс том хэмжээтэй дурангуудаар энэ атласын зургийг ч юм авах боломжтой. Тэгэхээр ингээ явж байна. Дээрээс нь сүлтод төст объектуудыг бид нар мартаж болохгүй. Одоо энэ гадуур яваад байгаа харийн хөлөг байна. Дэлхийтэй холбоотойгоор ирлээ. Зарим нь бүр хэтрүүлээ дэлхийг эзлэхээр ирлээ ч гэж ах шиг тийм. Эдгээр бол бүгд ямар ч ор үндэслэлгүй худлаа мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ 3-ын атласын ажиглалтууд бол миний саяны ярьсан ажиглалтуудыг бидэрт өгсөн. Дээрэс нь маш их дата мэдээж цугларсан байгаа. Саяны ажиглалтуудаас гадна зөндөө олон шинжлэгдээгүй түүхий датанууд тэнцээ байгаа. Гэхдээ энэ маань бас дахиад энэ харийн объект гэсэн үг биш. Түүхий дата гэдэг нь юу гэхээр бид ажиглалтаа хийчээ тэрийг ажиглан, шинжилнэ, янз янзын онолуудтай тааруулна тий аль онол нь илүү зөв тааруулж яах гэх мэт. Энэ бүх шинжилгээнүүдийг хийсний дараа бид нар гарал үүсэл, химийн нэгдэл, физикийн нэгдэл, физик одоо шин чанар гэх мэтүүдийн илүү сайн мэдэх боломжтой болно гэсэн. Тэгэхээр одоохондоо энэ ажлууд бол хийгдээд явагдаж байгаа. Гэхдээ нэг юмыг дахин хэлье. Ямар ч байсан харийн хөлөг онгоцол биш, харийн соёл иргэншил бол биш. Энэ бол зүгээр л манай Нарны аймгийг манай нарны таталцал татагдаад одоо нэг объект яах нь манай Нарны аймагт ойрхон окторгууд одоо нисээд явж исэн байх нь шүү дээ. Тэгээд нарны таталцлын хүчээс болж татагдаад манай Нарны аймгаар одоо зочлоод гараад явж байгаа нэг юм зочин байна л гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл болоод өнгөрлөө. За нөгөө нэг чухал юм нь юу гэхээр бас л өмнөх 2-7 хоног 3-7 хоногийн өмнөх дугаарууд дээр ярилцчихсан нөгөө ертөнцийн тэлэлтийн асуудал байна. Тэгэхээр өмнө нь ярьжсэн яг одоо нөгөө хэвлэгдээгүй байгаа paper peer reviewд ороогүй байгаа. За peer review гэдэг нь юу вэ гэхээр бусад судлаач нар тухайн судалгааны ажлыг уншаад энэ үнэхээр одоо эрдэм шинжилгээний ажил болоод
боллоо гэдэг нь магадгүй одоо үнэн юм байна гэдгийг баталгаажуулж байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч одоо эрдэм шинжилгээний ажлууд бүгд peer reviewed ордог. Бусад эрдэмтэд тухайн пейперийг уншаад үнэн худлаагийн тогтоон, дахин давтагдах боломжтой эсхийн тогтоон, тооцоогийн дагаж хийн, ямар нэгэн алдаа гаргаж уу гэдгийн тогтоон. Тэгэхээр энэ ганц хүн хийхгүй дээрэс нь одоо дэлхийн өнцөг болонд өөр эрдэмтэд хоорондоо харилцахгүйгээр нэгсэндээ надад нэг юм пейпер ирээд энийг peer review хийгэрэй гэхэд магадгүй Солонгос улсад ажилладаг гансуух доктор ч гэсэн тэрийг peer review хийж болно. Гэхдээ энэ эрдэмтэн маань намайг ч гэсэн яг адилхан тэр эрдэм шинжилгээний ажлыг peer review хийж байгаа гэдгийг мэдхгүй. Тэгэхээр ийм хоорондоо independent буюу нэгнээс үл хамаарсан байдлаар эрдэм шинжилгээний өгүүллүүдийг peer reviewд оруулаад энэ бол яг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагуудыг хангалаа одоо хэвлээрэй гэдэг юм гардаг. Тэгэхээр өмнө нь бол яг энэ ажил нь хийгдэггүй байсан. Зүгээр юм цуунууд гарч эхэлсэн. Одоо цуу буюу цуурхлууд гарч эхэлсэн байгаа. За одоо бол харин peer reviewд хийгдээд хэвлэгдээд гарсан энэ ажил маань. Нэгсэндөө эрдэм шинжилгээний үйл болоод хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн. За үүгээр юу гарч ирсэн бэ гэхээр их маш том маргаантай асуудлуудыг дэвшүүлж байгаа. За хамгийн ихнийх нь юу вэ гэхээр манай ертөнц хурдталтай тэлж байгаа гэж бид нар үздэг. За 1990-ад оны үед хийсэн нэг А төрлийн хэд шинэ одны тесрэлт гэж байдаг. За нэг А төрлийн хэд шинэ одны тесрэлтүүдийг бид нар ажиглаад манай ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжсэн байна. За энэ 90-ад оны ажиглалтуудаар юу гэж гарсан бэ гэхээр ертөнцийн тэлэлт маань хурдсаад байна гэдгийг гаргасан гэсэн. Нэгсэндээ ертөнц хурдталтай тэлж гэнэ гэдгийг бид нар 25-аас 30 жилийн өмнө мэддэг болсон байна. За ингээд одоо байдаг стандарт космологийн онд бол ерөөсө хурдталтай ертөнцийн тэлэлтийг тайлбарладаг космологийн тогтмол гэдэг зүйлийг. Гэтэл энэ сүүлд хийсэн хэмжилтүүдээр ямар маргаан гарч эхэлж байгаа вэ гэхээр нэгт энэ хурдталтай тэлэлт буруу гэж магадгүй юм байна. За шууд буруу гэсэн үг биш шүү манайхан. Одоо хүмүүс нөгөө ямар нэгэн байдлаар шууд буруу, шууд зөв гэх мэтээр хүлээж авах гэдэг. За ямар ч эрдэм шинжилгээний нээлт ажилд бол аль нэг туйл руугаа очихлоо маш олон ажиглалтуудыг, маш олон peer review-нуудыг хийгдсэний дараа хүлээн зөвшөөрөгддөг байгаа. Тэгэхээр энэ бол ердөө л эхлэл явагдаж байна гэсэн. Тэгэхээр энэ эхлэл нь бидэрт ямар хийнт өгж байгаа вэ гэхээр ертөнцийн хурдталтай тэлэлт магадгүй өөр ээж магадгүй, ертөнц маань яг хурдталтай тэлээгүй ч ээж магадгүй гэдэг санаа гэдэг ажиглалтыг бидэрт гаргаж өгсөн байна гэсэн. Үүгээрээ стандарт космологийн онолыг бид нар магадгүй одоо өргөдгөх хэрэгтэй байж магадгүй, шинжлэх хэрэгтэй байж магадгүй гэдэг таамаглалуудыг дэвшүүлж байна. За нэг давуу тал нь энэхүү ажиглалт хэрвээ одоо өөр бусад ажиглалтуудаар хүлээн зөвшөөрөгдвөл өмнөх жилийн DESI судалгааны байгууллагын хийсэн ажиглалтаа тодорхой хэмжээнд таарж байгаа. За DESI маань бас ямар ажиглалт гаргасан бэ гэхээр барионы акустик осцилляц болон сансрын үлдэгдэл цацрагийг хэмжээд ертөнцийн хурдталтай тэлэлт бас өөр байж магадгүй юм байна. ертөнцийн энэ төлөвийг илэрхийлдэг төлөвийн тэгштгэл гэж байдаг. Энэ төлөвийн тэгштгэл нь тогтмол тоо биш, харин хугацаанаас хамаарж хувьсдаг байж магадгүй байна гэдэг анхны хинтүүдийг, таамагуудыг гаргаж ирсэн. Тэгээ энэ нь бас л дахиад яг ийм шүү гэдэг үг бол биш байгаа. Тэр ийм таамагуудыг гаргаж ирээд за үүнтэй болохоор энэ сүүлд хийсэн супернова 1А төрлийн суперновын хэмжилтүүд маань магадгүй таарж гин гэсэн. За энэ тэгэхээр яагаад ийм ялгаа гарч ирнэ гэдэг асуудал гарна. Бид нар чинь хамгийн анхны ертөнцийн хурдталтай тэлэлтийг 1А төрлийн хэд шинэ одны тесрэлтээр хийсэн хэмжилтүүдээр нээлт нь Нобелийн шагнал өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ Нобель бас ингээд ирээдүйд маргаантай болж магадгүй байхгүй. Тэгэхээр их юм хүчтэй тэнцээ маргаан өрнөж гин гэсэн. Тэгэхээр энэ маргааны яг уг суурь нь юу вэ гэхээр ертөнц хурдталтай тэлж үгүй юу гэдэг бол одоо 2 дугаар 3 дугаар асуудал 2 3 магадгүй 37 42 дугаар асуудал гэсэн үг тийм. За 1-р хамгийн гол асуудал юу вэ гэхээр бид нар ертөнцийн ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжихдээ 1А төрлийн супернова тесрэлтийг ашиглах нь магадгүй өрөөсгөл юм байна. За өрөөсгөл гэхээс илүү одоо дутагдaltaй байж магадгүй юм байна гэдэг санаа гэдэг ажиглалтыг гаргаж ирж байгаа. За энэ яагаад тэгж байгаа вэ гэхээр өмнө нь бол одоорны ажиглалтууд юу гэж гаргаж ирсэн бэ гэхээр 1А төрлийн шинэ одны тесрэлт бол ерөөс яг тодорхой төрлийн л brightness та буюу
гэрэлтэлттэй гэсэн үг тийм тодорхой төрлийн хурц гэрлийг гаргаж идэг. Тийм учраас агүй алсын галактикт байгаа эсвэл ойрхон галактикт ийм тесрэлт хийгэнгүүт хооронд нь харьцуулаад бид нар зайг нь мэдээд хэр хурдаар холдож байгааг мэдэх боломжтой байсан гэсэн үг. За гэтэл энэ сая хийгдсэн хэмжилтүүд маань юу гэж байгаа вэ гэхээр манайхаа энэ хит шинэ одны тесрэлтийн нэг төрлийн супернова тесрэлт маань ойр орчмын оддын нас байгаа тийм нэгс нь ойр орчмын оддын нас гэдэг чинь тухайн хит шинэ одны тесрэлт хийж байгаа од маань ямар материалаас хэр хөгшин материалаас бүрдэж байгаа вэ гэдгийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн одод маань ямар настай ойр орчмын одод нь хэр хэмжээний насжилттай байгаас шалтгаалаад тухайн од маань нэг төрлийн хит супернова тесрэлт хийхдээ заримдаа их тод, заримдаа их бүдэг байх ийм корреляц харагдаж байна гэдгийг харуулсан. За энэ маань өнөөдөр бүр 5.5 сигма хэмжилт болцсон байна. Тэгэхээр энийг за энгийнээр хэдүүлээ ойлгох гэвэл ингэж ойлгож болно. Одоо нэг гэрлийн чийдэн байдаг шүү дээ. 60 ваттын, 180 ваттын, 100 ваттын гээл тэ. Тэгэхээр бидэрт 100 ваттын гэрлийн чийдэн бэж гэж бодъё л доо. За гэтэл яг хуу энэ гэрлийн чийдэн маань нэг нь агуу юм хөгшин гэрлийн чийдэн буюу хуучин материалаар хийсэн гэж бодъё. Хөгшин материалуудаар хийсэн. Нөгөөх нь цоошин дөнгөж үйлдвэрээс гарсан гэж бодъё те. Тэгэд энэ хоёрыг 10 м зайд гэрэлтүүлэх юм бол хөгшин гэрлийн чийдэн маань залуу гэрлийн чийдэнгээс үл ялаг тод гэрэлтээтэй гэсэн. За ингэнгүүт хэдүүлээ юу гэж бодох вэ гэхээр нөгөө тод гэрэлтээд байгаагаа нөгөө нэг хажууд нь харьцуулсан шин гэрлийн чийдэн байгаа шүү дээ. Тэрнээс илүү ойрхон байна гэж харах байхгүй. Тэгэхээр галактикуудад хийсэн хэмжилтүүдээр энэ ямар зөрүү гаргаж ирэх вэ гэхээр алсын галактикт байгаа хөгшин оддоор хүрээлүүлсэн од маань нэг төрлийн супернова тесрэлт хийлээ. Гэтэл энэ маань өөрөө хөгшин материалуудаас хөгшин насжилт өндөртэй материалуудаас бүрдсэн учраас гэрэлтэлт нь үл ялаг тод байх юм байна. Бусад өөр төрлийн залуу материалуудаас бүрдсэн оддуудтайгаа харьцуулах юм бол ингээд тод байхаар бидэрт хэмжилтийн алдаа гарч ирнэ тийм. Бид нар чинь нөгөө нөхрийг гэрлийн ламп дээр ярих юм бол 10 м-ийн цаана байна гэсэн чинь магадгүй 9 м-ийн наан байгаа юм биш гэдэг юм хэмжилтийн алдаа гарч байна. Яагаад гэвэл илүү тод гэрэлтэд ахаар нь илүү ойрхон байгаа юм биш гэж бодсон шүү дээ. Энд чинь өмнө нь болохоор бид нар гэрэлт нь адилхан гэж боддог байсан юм чи. Тэгэхээр гэрэлт нь адилхан биш ойр орчмоос шалтгаалт юм байна гэхээр ийм янз янзын жижигхэн алдаанууд гарч ирэх юм байна гэдгийг ажиглаад энэ ажиглалтаараа стандарт гаргаж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр тодорхой төрлийн материалуудаас бүрдсэн одод нэг ийм гэрэлттэй байх нэ. Тодорхой төрлийн ийм насжилттай одоос бүрдсэн од нь нэг ийм гэрэлттэй ийм супернова тесрэлт хийх нэ гэд гаргаад ирчлээ. За ингээд энэ ажиглалтуудаа нэг стандарт гаргаж ирээд хооронд нь харьцуулангууд энэ маань одоохондоо ямар хинтийг өгч эхэлсэн бэ гэхээр ертөнц бол ямар ч байсан тэлхийн үед тэлж байгаа. Гэхдээ энэ тэлэлт маань удаашрах төлөв рүүгээ шилжих гээд магадгүй гэдэг таамаглал гарч ирсэн гэсэн. Ямар ч гэсэн тодорхой хэмжээнд ингээ хурдтгалтай тэлж байгаа. Гэвч энэ хурдтгал нь жоохон буураад байна гэсэн. Тэгээд буцаад бүр холын ирээдүйд бүр өмнөх нь бол ингээ бүр тэлээд алга болчих байсан бол одоо ингээ буцаж агшиж магадгүй шүү гэдэг ийм таамаглалыг манайхаа таамаглалыг гаргаж ирсэн. Одоохондоо л энэ маань өөр бусад ажиглалтуудаар бүрэн туршилтуудаар бүрэн батлагдаагүй байгаа. Энэ бол таамаглал. Тэгэхээр ямар ч шинжлэх ухааны онол ажиглалт туршилтууд яадаг вэ гэхээр магадгүй бэлхэн гэдэг хүн юм чи нэг ажиглалт хийчлээ, нэг туршилт хийгээд тэрийг би нээлт гэж яриа гэж бод. Гэтэл энэ маань өөрөө Америкт, Хавайд ч юм уу, Монголд ч юм уу дахин туршигдах боломжтой байх хэрэгтэй. Яг тэгэхээр байгалийн хувьд ертөнцийн даяар адилхан дахин туршигдаад өөр хүн миний сетапыг дахин дөөрэж хийгээд дахин туршаад надтай адилхан үр дүн гаргаад тэрийг нь дахиж өөр хүн үр дүн гаргаад алдаагаа тооцоод ингэж маш нарийн фильтрт ороод шүүмжлэлд орсны дараа критикт орсны дараа бид нар үнийг бодит нээлт гэж үздэг ба. Тэгэхээр одоохондоо энэ супернова тесрэлтүүдийн хийсэн хэмжилтүүд маань нэг туршилтын байгууллагын гаргаж ирсэн нэг үр дүн. Тэгэхээр үүнийг ирээдүйд хүлээн зөвшөөрнө гэдэг нь магадгүй 2 болон түүнээс дэш өөр туршилтын байгууллагууд туршилтууд, ажиглалтууд үнийг нь батлах юм бол бид нар энийг ямар ч үсэн энэ үнэ юм байна гэдэг хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр энэ ажил маань хүлээгдэж байгаа. Магадгүй ирээдүйд Дейзигийн барион акустик осцилляцийн туршилт, CMB-гийн ажиглалтууд эдгээр маань мөн Хаббл, Джеймс Веб зэрэг том телескопуудын ажиглалт маань
энэ өнөөдөр хийсэн суперновын ажиглалтуудыг дэмжих юм бол дэмжиж баталгаажуулах юм бол бид нар үнийг нээлт гэж хүлээж авах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр энэ бол маргаан тэнцээ үргэлж явагдаж байгаа. За зарим хүмүүс бол энэ суперновог ерөнхийдөө ингэж ангилах бол их учир дутагдaltaа гэж юм. Зарим нь бол магадгүй багажийн алдаа тэнцээ явж иж магадгүй гэж юм. Зарим нь онлоо шалах гэж юм. Ингээд тал талаас хүмүүс тэнцээ бодит үнэнгээ олж илэрхийлж байгаа учраас ингээд маргаан дунд байж байна гэсэн. За энэ маргаан гэдэг нь хэрүүл бол биш те. Энэ бол шинжлэх ухаанч маргаан бүгд хооронд нэг зорилготой. Тэр нэг зорилго бол бид нар зүгээр л ертөнцөө таньж мэдээ. Манай орчлын ертөнц яаж үүссэн бол манай орчлын ертөнц яг юу юм бэ гэдгийг бид нар таньж мэдэх нэг зорилготой учраас түүнийгээ илүү үнэн бодит байлгахын тулд ингээд тал талд одоо мэтгэлцээ гэж магадгүй хэлж болно те. Судалгаануудаа хийгээд ийм үр дүнгуудыг гаргаж яана гэж ярьж байна. Тэгэхээр яг хөө зөвөр миний хувьд хэрвээ энэ ажиглалт одоо ирээдүйд ойрын магадгүй 10 жилдээ баталгаажаад манай ертөнц маань бүр холын ирээдүйд буцаж агшихын тодорхой болох юм бол их одоо бас нэг ингээд бүүм болж байгаа том нээлт болно л тоо. Юу гэхээр 90-ад оны энэ ертөнц хурдтгалтай тэлж гин гэсэн ажиглалт маань өөрөө маш том бүүм болсон. Энэ бол ерөөсөө харанхуй энерги гэдэг шинэ одоо цоош нь бид нар мэдэхгүй зүйл ертөнцид байх хэрэгтэй байна гэдэг. За космологийн тогтмол бол ийм эрэг утгатай тоо юм байна гэдэг бид гаргаж ирсэн юм чухал ажиглалт болсон байна. Тэгэхээр үүнтэй дүүцхүүд хэмжээний маш том юм ажиглалт болно. Мөн нөгөө талаас хүн төрөлхтний ертөнцийг одоо ажиглах энэ ертөнцийн судалгаа, космологийн судалгаанд дахин нэг юм том ажиглалтыг оруулж ирснээр бид нар энэ онолыг космологийн онолоо дахин шинчлэх те одоо өргөдгөх яг бүр ингээд хөлөөрн толгой хийчихгүй л те өргөдгөхөд өөрчлөх энэ гоё боломжуудыг бидэрт авчрах боломжтой. Тэгэхээр ойрын 10 жилдээ бол магадгүй энэ ажиглалтууд дэмжигдвэл космолог бол маш юм халуухан сэдв болоод явж байна гэсэн. Тэгэхээр миний өнгөрсөн 7 хоногт уншсан мэдээ маань ийм хоёр мэдээ байлаа. Анхаарал тавьж сонсон та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоног дахин уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаачилсан банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.